Хэлний бодлогын үндэсний зөвлөл. Одоо энэ хорвоо ертөнц даяарч байгаа гэдэг байна. Энэ бол улс үндэстнүүд одоо биентэйгээ үнэхээр ойртон нягтарч байгаа ийм зүйлээ. Ийм орчлон дээр монголоороо үлдэхийн тулд хөлгөлж явах хэдхэн юм байгаа. Тэрний одоо нэн чухал нь хэл соёл маань юм байгаа. За хэлийг тээж явдаг юм маань одоо бичгээ. Үндэстэн үе олон өөрийн бичгтээ үндэстэн тоотой хийд. Бид нар бүр хэдэн зуунаар ярих бичгтээ. За түүхийн явцад мандах буурах явдал байдаг. Бид бичиг соёлоо нэлээд хэмжээгээр гээсэн нэгэн түүхийг туулсуулсан. Эргээд одоо ялангуяа монгол бичгийн сэргээн гэж 30-аад жил одоо төрийн бодлого болгоо явуулж байна. Тэр бодлого эрхчлээс бүр хоёр бичгээр төрийн үйл ажиллагааг явуулах ийм хэмжээнд хүрэх ёстой. За энэ одоо ямар учир холбогдолтой вектэн зэрэг дахин хэлэхэд бид чинь үнэхээр одоо бичгэн хөлгөө үнэнхүү одоо аргамаг хөлөг шиг авч дээр нь биш дор нь өөрснийхээ толгой дээр залаад явж явах юм учиртай юм л да. Тэгээ энэ тухайд бол одоо хүмүүс маань нэлээд урагшилсан. Одоо хүүхэд шүүхт маань бол одоо сургууль бүгдээрээ үзэж байгаа. За алман хаагчд маань одоо цөмөөрөө үзээд хойтонгоос одоо ажил явдлаа явуулахад бэлэн болж байгаа гэж би хувьдаа ойлгож байгаа. За заримдаа хувь хэмжээ ярихад бас жоохон дутуу гоцоо юм ярих шиг байх юм. Ингээ үлдэж байгаа хугацаанд энэ одоо жигдрээд хойтонгоос үнэхээр энэ ажил одоо төрийн бодлого учраас жигдэрнэ гэж ингэж бодож байна. Тэгээ одоо энэ дээр ямар нэгэн зовлон гашигдал байдаг бол одоо эрхэм хүмүүс минь та бүхэн тэр гашигдлыг туулаад даваад биеэн одоо сэтгэлдээ хичээгээд одоо зүтгэж энэ зам руу орцоогоорой гэж одоо чин сэтгэлээсээ өрөөх байна. Хэрвээ хэл мөхвөл манаас болж ил мөхөн шүү дээ. Тийм ээ. Тийм учраас өөрснөө л хичээх ёстой.